За хөтөлбөртэй хамтаа үзэгч та бүхэнд баярлалаа. Нэг сэдвээр нэвтрүүлэг маань энэ удаад гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгатай холбоотой. За өөрөөр хэлбэл гэр бүлийн харилцааг зохицуулж байгаа энэ хуульд ямар өөрчлөлт орж байгаа юм бэ гэдэг сэдвээр ярилцахаар студидтэй зочтой ураад байна. За гэр бүлийн тухай хуулийн төслийг ингээд өмнө харах юм бол за 8 удаа өөрчлөлт орж исэн байна. Гэхдээ гэр бүлийн тухай хуульд дангаар нь өөрчлөлт орсон гэхээс илүүтэйгээр бусад хуулиудад дагалдаж өөрчлөлт орж ирж исэн ийм хууль байна. За бид хуулийн төслийг хардаг. Нэмэлт өөрчлөлт байна уу? Аль эсвэл шинжилсэн найруулга байна уу гэж. За нэмэлт өөрчлөлт байвал уг хуулийн төсөл нэг ойролцоогоор 30 хүртэл хувь нь өөрчлөгдөх юм байна гэж хардаг. Шинжилсэн найруулга гэдэг ихээр энэ хуулийн төслийн бараг тэн хагасан шинээр бичигдэж байгаа ийм зохицуулт орж ирж байна гэж харж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл гэр бүлийн харилцааг зохицуулж байгаа энэ одоо хуулинд тэн хагасны өөрчлөгдөж шинээр бичигдэж орж ирж байгаа ийм хуулийн төслийн тухай бид өнөөдөр ярилцах гэж байгаа маа. Ингээд энэ хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн гишүүн Амар санаа манай студид ирсэн байна. За Улаанбаатар Эрдэм их сургуулийн эрх зүйн техникийн багш судлаач Алтан Гэрэл нарын цаг мөчид манай студид ажиллаж байгаа маа. За өмгөөлөгч Хандармаа бас манай студид ирж байгаа. За гадаа өнөөдөр цастай бас зам жоохон төвжрэлтэй байгаад хоцорж явах шиг байна. Тийм учраас нэвтрүүлгээ би цагтаа эхэлжээ гэж бодож байна. За энэ хуулийн төслийг ер нь шинжилъя, өөрчилъя, нэмэлт өөрчлөлт оруулъя гэдэг агуулгаар жишээлбэл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд хүртэл өргөн барьж исэн юм жишээ байгаад байдаг. Одоогийнх бол хууль зүйн дотоод хэргийн яам дээр боловсруулагдж байгаад орж ирж байгаа юм шинэ хуулийн төсөл гэж харж байна л да. Тэр зүгээр шалтгаан заавал хэрэгтэй те. Яагаад ямар учраас за мэдээ цаг үеэд дааж өөрчлөгдөж байгаа харилцаа гэр бүлийн хөвшил, хэмнэл, за маргаан дээр гарч байгаа нөхцөл байдал ч гэсэн өөр болж байгаа. Тийм учраас өөрчлөлт орж байгаа гэж байгаа. Зүгээр ямар харилцааг бид хамгийн түрүүнд гэр бүлээдээ ямар харилцааг шийдэхин тулд хуулийг ингэж шинээр бичиж гинэ гэдгийг ажлын хэсгийн гишүүний хувьд амарснаа тайлбарлахгүй. За сайн байна. Тав нэг өдрийн мэндийг хүргэе. Яг хөө миний хувьд бол ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа боловч яг хөө төсөл өргөн баригчийг бол 100% төлөөлөн бас өнөөдөр байр суурьаа илэрхийлэх нь бол жоохон одоо боломжгүй. Тэгэхээр хувийнхаа хувьд бол энэ гэр бүлийн тухай хууль яагаад шинжилсэн найруулгадах болсон хэрэгцээ шаардлагын талаар дурдсан бил 1999 оноос хойш ер нь бол шинжилсэн найруулга хийгдээгүй юм байлаа. Гэр бүлийн эрх зүйн харилцаа бол уг нь бол иргэний эрх зүйн бас чухал нэг юм харилцаа байдаг. Тэр утгаараа бол иргэний эрх зүйн хүрээнд бол хууль зүйн дотоод хэргийн яам буюу хууль зүйн үндсэн байгууллагууд бол бас энэ шинжилсэн найруулгыг одоо өргөн барих боловсруулахын зөв хэрэгэ гэсэн тал дээр бол санал байна. Хоёрдугаарт бол энэ 99 оноос хойш нийгмийн хөгжил харилцаа гэр бүлийн хэлбэр тийм ээ үнтэй уялдуулаад бол маш олон юм өөрчлөлтүүд бол гарч эхэлж байгаа. Хүүхдийн төрөнгийн эрхийн асуудал хөндөгдөж байна. За гэрлэлт болон гэрлэлтийг бүртгүүлэхтэй холбоотой эрх зүйн асуудлууд байна. За дээрэс нь бол хүүхдийн тэтгэлэг болон гэр бүл дэслэх хүүхдийн төрөнгийн ялангуяа хуваар төрөнгийн эрхийн асуудлууд байна. Гэх мэтчлийн асуудлууд маань дэлхийн нийтийн чиг хандлагыг дагаад бол нэлээд юм өөрчлөгдсөн. Тэгээд үүнийг дагаад бол бид ялгаа баахгүй иргэний хууль болон иргэний эрх зүйн хүрээндээ болон гэр бүлийн асуудлыг бол илүү их төрөнгийн болон хувийн гэр бүлийн гишүүдийн эрхийг хамгаалах чиглэлд нь нэлээд сайжруулах бол хэрэгцээ шаардлагыг тулгарсан гэж бол миний одоо хувийн хувьд бол гэж үзэж байгаа. Гэрлэлт дуусаад тусдаа амьдрал зохиож эхэлж байгаа үеэс хүүхдийн эрхийн асуудал тэнд хамгийн хөндөгддөг. Тэр ялангуяа бид хүүхдийн эрхийн асуудлыг одоо юугаар ингэж тодорхойлж харж болохоор байна вэ гэхээр за гэр бүл саллаа гэхэд хүүхдээ аваагүй тал нь хүүхдтэй сар тэтгэмж өгдөг. Энэ л зохицуулалтаар явж байгаа. Гэхдээ тэр тэтгэмжээ бас өгдөггүй энэ төрлийн асуудлууд байгаа. Тэгэхээр энийг бас шинээр зохицуулалтууд бас хуулинд бичигдэж орж ирж байгаа. За манай студид өмгөөлөгч ирсэн байна. За өмгөөлөгч Хандармаа бас гэр бүлийн маргааны чиглэлээр нэлээд хэд өмгөөллийн үйлчлэгийн дээр жишээлбэл орж ажиллаж исэн учраас туршлагатай байх гэдэг үгнээс манай продюсер студид орсон ингээд за үргэлжлүүлээд ярилцъя. За саяны хүүхдээс одоо эхлэхээс өмнө эхлээд энэ хүлээж байгаа үүрэг дээр те ямар өөрчлөлт одоо жишээл энэ хуулийн дээр оруулж ирж байгаа. За магадгүй одоо гэр бүлээ батлуулсан тохиолдол эсвэл гэр бүлээ батлуулаагүй тохиолдол те яаж одоо энэ харилцаанд ямар өөрчлөлт оруулж байгаа өөр хүлээгээгүй магадгүй явж байгаа яг салах болохоор чинь хин хууль зүйн хувьд өөр хүлээх л ёстой шүү дээ. Одоогийнхоор бол юу гэдэг нэг зохицуулалт нь тийм тодорхойгүй юм шиг гэр бүлийн хууль гэхээр зөвхөн чинь нийгмийн харилцаа хоёр хүний хоорондох харилцаа ингээд зохицуулаад явж болж байгаа юм шиг харагдаад байгаа. Гэтэл эн чинь бас санаа зохицуул шаардаад байгаа юм харилцаа болоод байна шүү дээ тий. За тэгвэл би саналаа хэлэх үү. За өнөөдрийн ярилцлаганд бол би бол бас нэг арай жаахан судлаач хүний хувьд баг зэргийн жаахан хатуу байр суурьтай орж ирж байгаа.
Тийм ээ, яг зүгээр та бол сая хүүхдийн тэтгэлэг энэ төр нэг хуулийн дотоод асуудал руу ингээд орчлоо л доо. Тэгэхээр би таныг төр байж байгаа чи гэж хэлэх гээд энэ л да. Тэгэхээр угаасаа энэ хуулиа гэхлээр бид нар нэг концепцийн нодныг сайн харах хэрэгтэй байна тийм ээ. Хэрвээ асуудлыг бид нар өвчин гэж харах юм бол эмч оншоо эхлээ зөв тавих хэрэгтэй шүү дээ. Тэгжиж эмчилгээний тактик зөв явж иж өвчтөн хөл дээр босно тийм. Тэгэхээр яг зүгээр энэ хоёр сайд орж ирээд нэг хуулийн танилцуулга хийхдээ ярьж байна л да. Одоо 99 оноос хойш өнөөдөр хүртэл гар үрээгүй л гин одоо дэлхийн нийтийн хөгжлийг хүний хөгжлийг дагаад зохицуулах хэрэгтэй харилцаанууд орж ирлээ л гин. За энэ бол зүгээр мэдээж байх ёстой юмнууд тийм ээ. Би бол зүгээр нэг юмыг онцлох гээд байгаа юм. Юу гэхээр бол өнөөдөр бид нар тоо дурдахтай аягүй сайн болцсон шүү дээ. Одоо жишээлбэл 4 гэр бүл тутмын нэг нь одоо салж яанач гэх шиг тийм ээ. За тэрний ард зөндөө олон асуудлууд байна гэдээ ингээд байгаа. Яагаад юм болов гэдгийг өнөөдөр хинэнж гаргаж ирэхгүй байна. Тэгвэл энэ хууль яах гэж байдгийг. Хууль чинь нийгмийн харилцааг зохицуулах гэдэг байхгүй юу? Тийм ээ. Тэгвэл өнөөдрийн энэ хуулийн гол хэрэгцээ шаардлага нь юу вэ гэхлээр бол өнөөдрийн гэр бүл гэдэг чинь Монголын амин чухал асуудал юм бол тийм ээ, гэр бүл гэдэг нь жижиг төр гэж ярьдаг юм бол эн чинь өөрөө ийм докторгүй болчлоо. Тэгвэл эн чинь цаашлаад үндэсний аюулгүй байдлын асуудал юм биш үү? 4 гэр бүлийн нэгэн салаад тахлаар баахан салсан саринсан гэр бүл баахан ч өрөөс хүүхдүүд тийм учраас эхлээд энэ Монгол улсад энэ гэр бүл салж байгаа чи өөрөө ерөөсөө бүр гамшиг болчихжээ. Энэ утаа шиг энэ замын төвжрээтэй адилхан гамшиг болчих гэж. Харагдахгүй мөртлөө. Тий. Гэж эхэлж харагдахгүй мөртлөө тэр тоонуудыг бол нөгөө албан тушаалтнууд хэлээл байгаа шүү дээ. 4 гэр бүл тутмын нэг нь салж яана гэдэг. Гэхдээ эн чинь айгүй том тоошд 25% гэдэг чинь тий. За би энэ чиглэлээр сургуулиудын нийгмийн ажилтнуудтай уулзаад ингээ явж байхад 20-30% нь бол анги дотор гэр бүл нь эцэг ихэн салцсан хүмүүс байдгаа гэдэг нөгөө судалгаануудыг надад танилцуулжсэн. Тэгэхээр эн чинь өөрөө л нөгөө 25% гэдэг чинь яг хантай байгаа байхгүй. Зарим ангид бүр 50% хүртэл байна гэж байгаа байхгүй. Тий. Тэгэхээр өнөөдөр энэ хууль боловсруулагч нар энэ хуулийн концепцийг оруулж ирэхдээ энэ гэр бүл цуцлалт тийм ээ энэ хүүхд өнчрэлт чинь өөрөө гамшиг болчлаа гэж хүлээн зөвшөөрч томьёолж харж иж одоо энийг яаж одоо эмчлэх вэ ямар хууль гаргах вэ гэж харахгүй бол амьдрал хэвэн байгаа юм шиг зүгээр удцсан учраас шинжлэх гэж байна тийм ээ эсвэл нийгмийн харилцааны нэг шин харилцаанууд гараад ирсэн учраас тэднийг нөхөж зохицуулах чинь гэсэн ийм хэвэн байгаа мэт танилцуулж байгаа нь өөрөө би аюул гэж харж байгаа байхгүй тэр тусмаа тэр бодлого боловсруулж байгаа сайдын амнаас тийм хариуцлагагүй гарч болохгүй тийм учраас одоо бид нар би энэ өнцгөөс өнөөдрийн ярианд бол орох сонирхолтой байна тийм гамшиг болчлоо гэдэг хэмжээндээ тийм за тэгвэл одоо нилээд хэдэн юмыг задлж ярих хэрэгтэй болчихж байгаа. Энд бол за хүүхдийн тухай үр хүлээж байгаа хоёр талын тухай тэр дундаас үүссэн эд хөрөнгийн одоо асуудлыг яаж шийдэж байгаа тухай гэдэг. Хуулийн нөхцөлтэй холбоотой зүйлүүдийг ингээ харлаа л да. Жишээлбэл одоо эхлээд эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг ярих гэж бодоод байгаа. Тэр нь жишээлбэл маш их маргаан шүүхтэр ингээ очдог. Чиний хөрөнгө, миний хөрөнгө гэдэг. Магадгүй нөхөр нь дандаа ажил хийдэг бол энэ нөхрийнх нь бий болгосон хөрөнгөтэй. Эхнэр тэнд хүүхдээ харсан. Эхнэр ямар ч хөрөнгө бүтээлцэд оролцоогүй гэдэг кейсүүдийг хүртэл бид өнөөдөр маш олон харж байгаа. Тэр одоо энэ байдлыг жишээлбэл яаж өөрчлөхөөр байгаа вэ? Өмгөөлөгчөөр ажиллахад те энэ дээр ямар асуудал гардаг? За гэр бүл цуцлалтын асуудал гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын асуудал зөвхөн гэр бүл цуцлах асуудал дээр илүү төвлөрч ирнэ хүмүүс яриад байна л да. Тэгэхээр саяны судлаачийн хэлснээр бас гэр бүл анханасаа үүсэхдээ тэр нөхцөл байдлыг бас анхаарах хэрэгтэй. Гэр бүл цуцлах асуудал дээр гэрэлтэй батлуулсан гэр бүл цуцлах за гэрэлтэй батлуулаагүй буюу хамтран амьдрагч нар одоо шүүхээр орж хамтын эд хөрөнгөө хуваалгах асуудал ярьж байгаа. За одоогийн практик дээр гэрэлтэй батлуулсан одоо гэр бүлийн тухайд хамаагүй давуу эрхтэй өөрөөр хэлбэл одоо батлуулсан учраас гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваахад хүүхдэд шууд одоо нөө хувь хэмжээ ноогдож байна. Одоо цуцлуулж байгаа гэр бүлийн гишүүдэд адил тэнцүү хуваагдаж байгаа. За хамтран амьдрагч нарын тухайд хамгийн одоо хэцүү хүнд байдал үүсэж байгаа. Яг адилхан гэртээ хүүхдээс хараад олон жил суудсан ч юм уу тий. Ингээд яг л ээжийн үүргээ биелүүлсэн байгаа хэрнээ хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах асуудал яригдахаар тухайн эд хөрөнгийг үүсгэхэд оруулсан оролцоогоо нотолж ижиж авч байгаа.
За энэ бол одоогийн нөхцөл байдал тулгамдсан. За мөн одоо ингээд шүүхээр орж гэр бүл салахад хүнд асуудал одоо нотлно гэдэг нь хамгийн чухал. Тэр нь одоо нотлогдохгүйгээр эд хөрөнгө авахгүйгээр одоо хүүхдийн эрх ашиг тэнд бас охироод орон гэргүй үлдчихэд нэгтэл нь бүх эд хөрөнгө авч ийм нөхцөл байдал үүсэж байгаа. За гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулга дээр гэрлэлтийн гэрээний асуудлыг бас нэлээд том хүрээнд авч утсан байлээ. Тэгэхээр гэрлэгчид бол анханасаа гэрлэлтийн гэрээ байгуулж болохоор за гэрлэлтийн гэрээн дээр эд хөрөнгөний эрхийн асуудлаа хоорондоо тохиролцож шийдвэрлэх боломжтой зохицуулалт заалтууд орсон байлээ. За яг ингээд гэрлэлтийн гэрээний асуудлыг ингээд өмгөөлөгчийн зүгээс хүмүүс дээр ингээд практик дээр амьдрал дээр ингээд хараад үзэх юм бол анх бас шууд гэр бүл болохдоо хосууд сэтгэл хөдлөлөөр хайр дурлалаар сууж байгаа шууд алив гэрээгээ байгуулъя гэх нь бас юу л бол гэж би бол харж байгаа. Одоо ширнэ яг гэрэл батламж гэж батламж аваад шиг байна. Гэрээ байгуулахгүй ба. Энэ яг зөвхөн хүсвэл байгуул болох нь нээлттэй тий. Энэ харилцааг юу өөрчлөх юм бэ? За би сая энэ нөгөө гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн эрхийн асуудал нэг гэрэл бүртгүүлээгүйгээс шалтгаалаад бас эд хөрөнгийн гэр бүлийн хөрөнгөө хуваахад бас аль нэг тал нь хохирох боломжтой талаар манай өмгөөлөгч яриад энэ шинэ хуулийн төсөл дээр бол нэг ийм зохицуултыг боловсруулсан гэрэлттэй адилдах харилцаа гэж ийм асуудлыг боловсон. Энийг яг юу гэж ойлгох вэ гэхээр саяны тохиол жишээлбэл гэрлэлтэй улсын бүртгэл бүртгүүлээд амьдарч байгаа хосоос гадна гэрлэлтэй улсын бүртгэл бүртгүүлэхгүйгээр амьдраад байгаа хамтын амьдралыг бий болгоод дундаасаа хүүхэдтэй болоод хөрөнгөтэй болоод гэрлэлтэй бүртгүүлснээс бусад тохиолдол нь бол яг гэр бүлийн хэв шинжийг агуулад хэлбэрийг агуулад олон жил амьдарчихсан ийм тохиолдлууд бол Монголд маш их байгаа. Тэгээ тэр нь яг нөгөө шүүхтээр очиад дараа нь гэр бүлийн хамтын амьдралаа дуусгар болох үед бол нөгөө эд хөрөнгөний асуудал нь тэнцүү байж чадахгүй. Энэ тохиолдлыг бол шүүх бас гэрлэлттэй гэр хамтын амьдралын дуусгар болох үед гэр бүлийн гэрлэлттэй бүртгүүлээд амьдарч байгаа хуульсны гэр бүлийн хүрээнд адилтгаж үзэх юм боломжийг нь бол хуулийн зохицуулалтаар нээж өгч байгаа. Ингэснээрээ бол яг гэр бүлийн аль нэг гишүүн тухайн эд хөрөнгөнд одоо эдийн засгийн болон шууд энэ хувь нэмрээ оруулсан хэсгээс үл хамааран тийм ээ гэр бүлийн дундын эд хөрөнгийн зохицуулалтанд хамрагдаж энэ гэр бүлийн эд хөрөнгөө бол яг нь хамт нөгөө тэнцүү хэлбэрээр хуваахын боломжийг нь бол нээж өгсөн. Энэ бол нэлээд ийм твшилттэй зохицуулт юм болов уу гэж харж байгаа. Үнийг дагаад бол одоо энэ дээр бас нэг гол зүйл нь бол зөвхөн энэ эд хөрөнгө хуваах дээр бол адилтгаж үзнэ гэж байгаа. Хамтын амьдралыг дуусгах. Энэ дээр нэг асуудал нь бол өв залгамжил буюу бие тижээнд тэрхүү асуудлыг бол хүлээн зөвшөөрөхгүй гэсэн ийм зохицуултад тодтож өгч байгаа. Яагаад тэгэхээр бас тодорхой хэмжээгээр та бүхэн бол хуульд заасан улсын бүртгэлтэй бүртгүүлээд явах нь зөв биш үү. Тэгжээж бол хуулиар хамгаалагдсан эрхээ бол бүрэн дүрэн бас хамгаалах боломжтой. Өв залгамжлын эрх зүйн харилцааг яагаад энэ дээр магадгүй хамтын амьдрал гэрэлтэй бүртгүүлэхгүй амьдарч байгаа хосын аль нэг нь нас орсон тохиолдолд өв залгамжлын эрх зүйн харилцаа үүсэж байгаа. Тэгэхээр өв залгамжлын эрх зүйн харилцаагаар бол эхнэр нөхөр болон төрсөн хүүхдүүд бол тэргүүн ээлжинд энэ өв залгамжлах хэрэгтэй байдаг. Тэгээ энэ тохиолдолд бол мөн 3 дахь этгээдийн өв залгамжлах эрхийн харилцаа энэ дээр ороод ирнэ. Магадгүй нөгөө аав ээж хамаатан сад ингээд. Тэгээ энэ харилцаа өөрөө өв залгамжлах хууль эд хөрөнгөтэй холбоотой, эд хөрөнгө өмсгөхтэй холбоотой харилцаа өөрөө өмсгөх эрхийн харилцаа орж иж байгаа учраас илүү их ойлгомжтой тодорхой байх хэрэгтэй гэдэг үүднээс бол өв залгамжлах эрхийн харилцааг бол энэ дээр оруулж өгөхгүй. Нэгсэндээ та гэрэлтэй бүртгүүлээд явах нь хуулиар бүрэн дүүрэн өөрийн эрхээ хамгаалагдах боломж шүү. Гэхдээ магадгүй ямар нэгэн тодорхой шалтгаанаас болоод энэ гэрэлтэй бүртгүүлж амжаагүй тохиолдолд бол таныг бас тодорхой хэмжээнд хуулийн хамгаалтанд орох юм боломж бол байгаа гэж харж байгаа. Тэгээ үргэлжлүүлээд тэр гэрэлтийн гэрээгтэй холбоотой асуудал бол яг үнэнтэй манай өмгөөлөгч хэлж байгаа бол гэрэлтийн гэрээ гэдэг бол талууд хийхэд бол тийм шууд за хоёлаа гэрээ байгуулаа гэх нь сэтгэл зүйн болон бусад бэлтгэл нь одоо зөвхөн хэр байдیں۔ Гэхдээ энэ хийх нь бол өөртөөхөө одоо эд хөрөнгийг хамгаалах хамгийн том боломж гэж үзсэн. Жишээлх юм бол гэрэлтэй батлуулчихсан гэрүүлийн дундын хөрөнгөө бүтээчихсэн тохиолдолд манайхан жилбэг байдаг үйл хөдлөх хөрөнгө дээр аль нэгнийх нь нэр нь бичигдээгүй асуудлууд гарч ирдэг. Тэгээд талууд ингээд гэрэлтэй цуслуулах үед цуслуулахаас шүүхээр орохоос өмнөх үед тэр үйл хөдлөх хөрөнгийн нэр нь өөр дээрээ байгаа этгээд нөгөө хөрөнгөө одоо нуух
тийм ээ ашигтай байдлаас бусдад шилжүүлчихдэг. Энэ тохиолдлоос бол гэрэлтийн гэрээ хамгаалах боломжтой. Яагаад тэгэхээр та бүхэн гэрэлтийн гэрээн дээр үлдээдэг хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулсан бол улсын бүртгэлийн байгууллага дэм тэмдэглэгээ хийлгээрэй гэсэн зохицуулт оролцсон баг. Энэ тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага тэр үлдээдэг хөрөнгө дээр хиний нэр бичигдсэн үл бичигдснээс үл хамааран гэрэлтийн гэрээн дээр байгаа хүмүүсийн нэрнээс зөвшөөрөл авах тийм ээ. Насны хүрсэн хүмүүсээс зөвшөөрөл авч иж нөгөө үлдээдэг хөрөнгийн эрхийг бусдад шилжүүлэх ийм зохицуултыг хийж өгч байгаа учраас бас тодорхой хэмжээгээр энэ гэр бүлийн гишүүд эд хөрөнгийн маргаанд бол нэлээд ийм бас хамгаалтын шинэлэг зохицуулт оруулж өгсөн гэж ойлгож байна тийм. Баталдаг те гэр бүлийг тэр үед гэрээнд гарын үсэг зурулж болдгоо юм уу? Эсвэл тусдаа заавал гэрээ гэдэг юм бүртгэлийн байгууллагаар орж иж баталгаажаад байна уу? Яг гоо гэрээ бол ерөнхийдөө нөгөө эртний их зөөрөнд бол сайн дурын эзэн дээр талуудын өсөл зэрэгээр хийгддэг учраас түүнийг бол зайлшгүй хийх гэдэг агуулга бол байхгүй. Хоёрдугаар гэрэлтийн гэрээг бол гэрлэхээс өмнө болон гэрснээс хойш айлч тохиолдолд талууд хийх боломжтой. Тэгээд шинэ гэрснээс хойш шинэ хөрөнгө бий болгосон бол тэр үедээ хийж болно. Гэрлэхээс өмнө хөрөнгөтэй байсан бол түүнийг ээж болно. Бас нэг юм нөгөө гэрлэхээс өмнө байсан хуваар төрөнгүүдээ бас илүү нарийн тодорхойлох те энэ нь минийх шүү гэдэг юм уу. За энэ хэсэг нь бол хуваар төрөнгөөс дундын хөрөнгөдөө шилжүүлж байгаа шүү. Гэр бүл туслагдах үед энэ хөрөнгөө бид ингэж ашиглана шүү гэдэг талаараа ерөөдөө хөрөнгөтэй холбоотой маргаана асуудлаа тэр гэрэлтийн гэрээгээр зохицуулах боломжтой гэсэн. Би яг уучлаарай та энэ бол яг шинжлэх зохицуултыг ярьж байна тийм ээ. Тэгэхээр би нөгөө түрүүчийн гамшиг гэснийхаа нэг үндслээ би бас ярих зөв гэж бодож байна. Юу гэхээр бол энэ хуулийн дээр ингэж томьёолсон байлаа. Гэрлэхийг хүсэгчдэд гэр бүлийн боловсрол олох сургалтанд хамрагдана гэсэн тийм ээ. Энэ бол айгүй инээдэмтэй залт байхгүй юу тийм ээ. Цэцэрлэгт нь энэ тухай магадгүй гэр бүлийн боловсрол олох талаар ямар ч системтэй сургалт яваагүй. 10 жилд нь огт яваагүй. За юу. Аав ээж нь үндсэндээ хүүхдтэй энэ гэр бүлийн боловсрол олох тал дээр ерөөсөө баг юу ч ярьж байгаагүй. Тэгээ нэг ийм хоёр залуу нэг гэрлэх нэг хормынхаа бэлтгэлийг хийж явахдаа нэг газар ороод нэг тийм сургалтанд суунгуут амар сайн ойлгоол тэгэл ингээл айгу мондөг болчих юм гинэ тий. Энэ хууль боловсруулагч нар өөрөө л асуудлаа олж харахгүй байгаагийн айгу том жишээ энэ баггүй. Өөрөөр хэлбэл нэг суур шалтгаан харахгүй шүү дээ. Яагаад тэгвэл тэр олон 25% нь гэрэл цуцлаад байгаа юм бэ? Яагаад гэдгийг чи эдгээр өөрсдөө тавиад тэрнийхээ эсрэг харах хэмжээгээ боловсруулж орж ирэхэд ийм нүд туурсан юм хийж байгаа байхгүй. Зүгээр л нэг тийм одоо сургалтын цон. Зүүн яах вэ гэхээр энийг ерөөсөө эцэг эхийн үүрэг болгож нэгдүгээрт оруулах хэрэгтэй байхгүй л үүргэн дээр бол. Эцэг их бол хүүхдтэй гэр бүлийн ийм суур боловсролыг бүр заавалчгүй боддоор эзэмшүүлнэ гэж. Нөгөөт нь төрийн байгууллагуудад ялангуяа боловсролын байгууллагууд энийг бүр системтэйгэр гэдэг үгтэй бүр системтэйгэр тийм ээ яг нас сүүсэнд төгссөн системтэйгэр оруулна гэж. Юу гэхээр одоо та хэд мэдж байгаа 90 онд монголчууд гадагшаа явах эрхээ аваад аав ээж нь ганцхан 8 гэж явцсан. Тэр үед баахан хүүхдүүд эзэнгүй хаягдсан. За тэгээд явж байгаа нөгөө хүүхдүүд чи өнөөдөр аав ээж болцгож явж байгаа. Эмээ өвтгөө байсан байгаа үстэй. Тэгэхээр аав ээж гэдгийн одоо ямар ч мэдрэхүүгүй хүүхдүүд өнөөдөр аав ээж болцсон явж байна. За одоо дараагаар нь яасан? Одоо Солонгос тэгэл 30-аад мянга жин Японд байна, Европт байна, Америкт байна. Манайх ч одоо дэлхийгээр нэг тарцсан юм байл шүү дээ. Гэтэл хүүхдүүдэд аваа явсан хэд бол. Тэгвэл тэр хүүхдүүд хаана байгаа? Дахиад энд үлдчихсэн байгаа шүү дээ. Аав ээжийнхээ ах トゥ дээр үед юм ингээд үлдчихсэн. Эдгээр чинь том болоод аав ээж болно шүү дээ. Тэгэхээр энд байгаа амьдралдаа аав ээжийн тэр хайр амьдрал гэр бүл гэж юм байдгийг мэдэхгүй өсчихдөр чи ингээд нэг 30-40 жилийн ийм том завсар гарч ирж шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн залуучууд чинь ер нь аав ээж яаж байдгийг мэдэхгүй гарч ирж байгаа юм чинь туршилтын туулаа болол дуусчих. Тэгвэл энэ олон статистик чинь энэ төрийн энэ харж хандах ёстой асуудал шүү дээ тийм. Тэгэхээр би энэ боловсрол олгох, гэр бүлийн боловсрол олгох гэдгийг бүр ач холбогдол гэж энэ хуулиндаа бүр байршуулж өгөөч. Тэгжиж бид нар өнөөдөртөө биш юмаа гэхэд дахиад нэг хэдэн жилийн дараах одоо өнөөдөр байгаа жоохон хүүхдүүд аав ээж болохоос өмнө одоо ядахна тэднийгээ бэлтгэмээр биш шүү дээ. Тийм биз? Тий. Нөгөө талаасаа одоо тэгвэл том болцсон аав ээжүүдийг хайж болохгүй. Тэгвэл одоо үндсэндээ Монголын нийгэм даяар энэ соён гэгэрүүлэх юм том аян явуулах хэрэгтэй гэж боддог байхгүй. Өнөөдөр монголчуудад ямар ч юу алга энэ одоо гэр бүл энэ харилцааны тухай ойлголт юу ч байхгүй. Зүгээр нэг хэдэн удаа караоке бар маар ингэж явж байгаа л тэгэл гай болоод магадгүй нэг хүүхдтэй болчдөг анхны хүүхдийг ахуулж болдгүй гинлээ гэтсэн тэгэнгүүт за зоёлоо суучих гэж байгаа болохоос биш тэн дотроос хүсээд төлөвлөөд гэр бүл болцсон баг байхгүй шүү дээ. Тэгээд зүгээр шохоргож яваад хүүхдтэй болцсон хоёр чинь дараагаар нь яг жинхэнэ хайр сэтгэлээ олох юм бол яах юм чинь магадгүй салж байгаа байхгүй юу.
Тэгэхээр өнөөдрийн асуудлын гол нь гэр бүлийг яаж анханаас нь бат бих байлгах юм бэ гэдэг дээр төрийн бодлого хэрэгтэй шүү дээ. Тэгвэл энэ хуулиндаа суух хэрэгтэй байхгүй юу? Тэгжиж бид нар энийг чинь сэргэмжлэхгүй зүгээр статистик хэлчээ суугаад иж болохгүй. Тийм ээ. Тэгэхээр би бол энэ асуудлыг магадгүй манай хүмүүсийн судлаач бол ажлын хэсэгт байгаа. Тийм учраас энийг бас та нэлээд асуудал болгож одоо суулгаж өгөөч ээ. Энэ дээр нэлээд акцент өгөөч ээ гэж би гуйх гэдэг. Тийм. Ер нь яг үүсэт харилцааг зохицуулах нь хуулийн нэг хэрэгцээ шаардлага. Гэхдээ шалтгаан нөхцөлтэй тэмцэж одоо арилгах нь бас нэг зорилго байх хэрэгтэй байх л та. Илүү одоо юу гэдэг үүсэт харилцааг шийдэхэд хуулийн хүрээнд ямар саадтгах байгаа нь тэрийг шийдэе гэдэг ийм агуулга бол шинжилсэн хариулга дээр нэлээд орж ирсэн байна гэж хараад байгаа байхгүй. Одоо хүүхдийн сэдв рүү оръё. За бид нар их том хуулийн цэцлэг барьж авч байгаа учраас ингээд хурдтай яваад байгааг анзарч байгаа. Одоо бол яаж ийм нөхөр хүмүүс халлаа гэхэлэр за хүүхдийн мөнгө тэтгэмж гэдэг зүйлийг шүүхээр ороод тогтоож байгаа. Хүүхдээ аваагүй тал нь тэтгэмж өгч байгаа. Энэ тэтгэмжийг яаж тогтоож өгнөг харахаар за бүсчилсэн байдлаар төв баруун зүүн гэсний бүсэд байгаа тийм. Энэ бүсэд жишээл амжиргааны баталгаач доод төвшин гэж тогтоож байгаа. За сардаа нэг дунджаар 250 мянган төгрөг байд юм байна. За 11-ээс доош насны хүүхдээр бол 250 мянган хатална. 11-ээс дээш насны хүүхд болоод ирэхээр 250 мянган төгрөг сард энэ хүүхдэд өгөө гэд нэг хүүхдтэй шүүх шийдвэр гаргаж байна гэдэг юм нийтлэг юм байгаад байгаа. Гэхдээ энэ төлөгддөг юм байлээ. Шүүхэн шийдвэр дээр бол энэ тэтгэмжээ өгдөг маш олон хүн байдаг. За сүүлд харин нэг зорчих эрхийг хязгаарснаар төлөлт нэг баг зэрэг нэмэгдэж байна гэж харж байгаа. Одоо харин болохоор энэ шинжилсэн хариулга дээр юу орж ирж байна вэ гэхээр одоо магадгүй хүүхэд нь хувийн төлбөртэй сургууль сурдаг сарын 250 мянган төгрөг юу ч болохгүй тийм үү? Ер нь бол амьдрал ямар байгаа юм болох. Гэтэл одоо болохоор орлоготой нь уяа гэдэг агуулгаар орж ирж байгаа юм л. Магадгүй тэр хүн сарын хэдэн сая төгрөгийн орлого болдог бол яаж саяны хүүхдэд өгч болохгүй юм бэ гэдэг ийм агуулгаараас шинжилсэн хариулга дээр бичигдсэн байна гэсэн. Тэгэхээр энэ хүүхдийн тэтгэмж төлөх тал нь орлоготой нь уялдана гэхээр ямар байдлаар яг энийг аргачлалаар тооцож мөнгө тэтгэмжийг тогтоохоор шинжилгээр байгаа юм бэ? Тэг яг хөө тэтгэн хүүхдийн тэтгэлэг төлөх асуудал ер нь бол яг хөө зөвхөн Монгол улсын зовлон бол ер нь биш юм бэ гэж харсан. Дэлхийн ер нь бас дөрвөлжлөлтэй улсуудад бол ингээд төлдгөө тохиолдол бол маш их байдаг. Манай улсад бол төлөхгүй бол яг хөө зөрчлийн тухай хуулиар ингээд 3 сараас дээш төлөхгүй бол нэг торгодог зохицуулт, баривчилдаг зохицуулт байгаа. Зарим улс орнуудад бол эрүүгийн хариуцлага хүлээлгэжсэн хүрээлэгдэх тохиолдол байдаг юм байна. За мөн тэгээд нөгөө ажиллаж байгаа онцлогоос тэр ажил эрхэлж байгаа байдал онцлогуудаа шалтгаалаад бас энэ жолооны эрхийг бас төтгөлзүүлэгч гэдэг юм уу ийм бас нөлөөллийн чанартай ийм бас арга хэмжээнүүдийг авдаг тохиолдлууд байгаа даа. Тэгээ яг хуу энэ төлөхгүй асуудал зөвхөн гэр бүлийн тухай хуулиар зохицуулснаар бол шийдэгдэх асуудал бол яг үнэндээ бол биш байна. Нийгмийн эдийн засгийн зүйлтүүдтэй шууд холбоотой ажилгүй ядуурл гэдэг ингээд завлангууд бол маш их байд юм байна. Тэгээ яг хуу энэ тэтгэмж тогтоох аргачлал дээр бол тухайн тэтгэмж төлөгч этгээдийн ажил орлоготой нь уялдуулан энэ бол тэтгэлгийг тогтооно. Гэхдээ тухайн хүүхдийн хэрэгцээ шаардлагыг илүү их харна гэж байгаа. Ийм агуулгаар бол томьёолж өгсөн. Тэг яг шүүх бол төрийн захиргааны байгууллагатай хамтраад ийм аргачлал тогтоогоод шүүх батлаад ингээд цаашаа явах дүнгийн асуудал дээр жишээлх юм бол тухайн гэр бүл туслагдахад хүүхдийн хэрэгцээ шаардлага амьдрах орчин ямар төвшөнд байсан байна түүнийг дордуулахгүй хэмжээгээр энэ тэтгэлгийн асуудлыг бол тогтоож өгч явах ёстой гэсэн ийм санаа илээ. Жишээлбэл 3 өрөө орон сууцанд амьдарч ирсэн хүүхдийг одоо Монгол гэрт оруулах хэмжээний байлгаж болохгүй. Тийм ээ? За Монгол гэрт амьдарч муу гэж хэлж байгаа юм биш. Тэгэхээр нөгөө хүүхэд нь өөрөө тэр тухайн орчин ямар орчинд амьдарч ирсэн, ямар хэрэгцээ шаардлагатай байсан гэдэг нь бол нөгөө хүүхдийн сонголт биш учраас энэ талаас нь илүү харгалзах боломж. Далд агуулга нь бол тэгж явж байгаа. Шууд утгаараа бол тэгж суугаагүй. Тэгэхээр тэтгэлгийн хэмжээг бол тухайн тэтгэлэг төлөгч этгээдээ орлоготой нь уялдуулаад ингээд за магадгүй зүгээр цалингаас өөр орлогогүй байх юм бол тэр нь 50%-аас нь бас хэтэрч болохгүй. Сая төгрөгийн цалинтай хүн бол 500 мянгаас нь бол хэтэрүүлж болохгүй гэсэн. Нэлээд одоо бас хатуу байж болох хэмжээний ийм. Тэгэхээр нэгсэндээ ингэж тогтоосноор зүгээр би хүүнийхээ хувьд харахад бол ахаад нэг эргээд харах. Тийм ээ гэр бүл туслах хэсгийг ахиж нэг эргэж харах. Өөрсөнд нь бас тодорхой хэмжээний эдийн засгийн нөлөөнд дарамт очих гэдэг. Ер нь бол гэр бүл туслалт гэдэг зүйлийг бол туслахад тийм хэлбэр биш байлгах нь бол бас нөлөөллийн ийм зөв хувилбар байж болох юм байна гэж бол хараад байгаа. Ингээл туслахад нь амархан туслаад өгчдөг.
тийм ээ дураараа. Ийм байх нь бол тэгэхээр туслагдсан тохиолдолд танд болов эдийн засгийн болон бусад ийм нэлээд дарамтууд ирэх юм байх шүү гэдэг талаас нь бол томьёолж болон заашгүй хэрэгцээ шаардлага. Гэхдээ манад бол энэ шүүхийн практик одоо түрүүнд сургуультай холбоотой асуудал ингээд маргаанууд ихээр явагддаг. Одоо манай мөглөсөд мэдж байгаа нэмэлт одоо зардал гээд гардаг хүүхдүүд дээр. Одоо сургуулийн оюун сургуулийн төлбөр гэдэг юм уу, секс дугууланд дамжаанд явах төлбөр гэдэг юм. Ингээд энийг нэхэмжлэхээр зэрэг ингээд шүүхээс харилцан адилгүй шийдэгддэг. Жишээлх юм бол хувийн сургууль суралцж байгаа хүүхдийн төлбөрийг нь 50% нэвтрүүлэгчээр төлүүлье гэхэлэр үндсэн хууль заасан суурь боловсруулалтаар бол өмнө төлбөргүй алхаж штеп. Тэгээд заавал шаардлагагүйгээ шийдчихдэг тохиолдол байна. Гэтэл зарим шүүхийн шийдвэр дээр болохоор энэ нь бол тэр тухайн хүүхдийн хэрэгцээ шаардлагын нэмэлт одоо зардал мөн байна гэж шийдэж байгаа тохиолдлууд бас байгаад байгаа. Тэгэхээр энэ хууль батлагдсанараа бас нөгөө гол юм нь тухайн хүүхдийн хэрэгцээ шаардлагыг дордуулахгүй гэдэг агуулгыг илүү их одоо бас хатуу буцаг тавьж өгч байгаа гэж ойлгож байна. За хүүхдийн тэтгэлэг дээр би бас нэг үг хэлье гэж бодож байна. Энэхүү ярьсаад дөрөвдийнхаа танилцуулга хийж байхдаа бол тоод дурдж илээ л дээ. Жишээлбэл 21 оны 12 сарын 31-ний байдлаар нийтдээ төлөгдөөгүй хуримтлагдсан тэтгэлэг 6.6 тэрбум гэдэг. Яг тэрийн үндэсний статистикийн газрын юу руу ороод вебсайт руу ороод яг тэр огноогоор нь хийгээд үзэхдээ 27 тэрбум гарч ирж байгаа байхгүй. Тэр дүнэн тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ төрд бас яг нэг тийм барьдаг тоонууд нь өөрөө хэр үнэмшилтэй тоо байна. Би тэгээд сайдын үгэнд итгэх ёстой юм уу? Тий, сайдын үгэнд итгэх ёстой юм уу? Статистикийн газрын албан ёсны тоонд итгэх ёстой юм уу? Тийм ээ. Тэгвэл эн чинь 6 тэрбум аваагүй л байгаа юм биш үү гэж бодсон сайдын бодлого яаж хэрэгжих юм? Энээс 4 дахин их, бараг 5 дахин их 27 тэрбум биш үгүй эн чинь нэрээ амар их мөнгө хоримтлагдсан юм биш үү гэж бодвол яах юм? Тийм үү? Тэгэхээр энэ нөхдүүд маань өөрөө энэ асуудалтай ер нь хэр бас бодиттой хандж байна гэдэг нэгдүгээр харагдаж байгаа. Хоёрдугаарт нөлөөллийн арга хэмжээ гэдгийг нөлөөлсөн шиг нөлөөлөх арга хэмжээ авахаас биш зүгээр нэг яах вэ нэг хажуунаас нь нэг жаахан гिचүүл гэдэг хэмжээнд авч удахгүй. Яагаад гэвэл бол би энийг бол гамшиг болцсон гэдэг байгаа. Өөрөөр хэлбэл сэхийн амьдралд орцсон гэж би баг хэлэх гээд шүү дээ энэ гэр бүл чинь. Тэгэхээр энийг цочрын эмчилгээгээр даацтай эмчилгээгээр босгохоос биш нэг ганц нэг витамин уулгаад босгодог өвчин биш байхгүй юу. Тэгэхээр биний санал юу гэхээр бол хэрэг хүүхдийн тэтгэлгийг төлөхгүй байгаа юм бол энэ бол гэмт үйлдэл юм а гэж харах хэрэгтэй юм. Хууль тогтоогч бол өөрөөр хэлбэл хүүхдийн эсрэг хийж байгаа гэмт хэрэг байна шүү дээ. Яг тэгэхээр энэ мөнгө очиод энэ хүүхдийн өдөр тутмын хоол унданд хэрэглэгдэхийг мэдсээр ижиж өгөхгүй байна гэдэг чинь хүүхдийг санаатаагаар өлсгөж байгаа гачигдуулд оруулж байгаа ийм хорон муу үйлдэл байна. Тэгвэл тэр хүн болцсон юм чинь эргэцэн бүрэн чадамжтай л хүн байгаа шүү дээ. Насан турсан хүн гэдэг чинь тийм ээ. Тэгвэл хүн тэрийг мэдсээр байж хүүхдийн тэтгэлгийг өгөхгүй байна гэдэг бол хүүхдийн эсрэг гэмт хэрэг хийж гин гэж би харж байгаа байхгүй. Тэгвэл өнөөдөр хууль тогтоогч нь дагалдаж орж ирсэн эрүүгийн хуулинд ямар заалтыг оруулах вэ гэхээр хэрв хүүхдийн тэтгэлгийг санаатаагаар төлөхгүй зайлсхийх юм бол шууд шоронд тийм. Тэр хэдэн төрөөр торгон моргон нэг 30 хоног баримтчлан ихлээр задвал чинь тоохгүй шүү дээ. Ядартлаа ажиллаж байгаа 30 хоног очиод жоохон амарчаад ирье гэж ойлгох нь шүү дээ. Уучлаарай 2 жил юм уу 3 жил та тэнд очив. Тийм ээ. Тэгээ тэндээсээ ажлынхаа хөлснөөс хүүхдийн амийг төл. Ингүүл хүний толгоонд яг юу гэж буух уу гэхээр за энэ хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байх чинь өөрөө шоронд ордын шүү гэдэг ийм ухамсарт нь ийм юм суухлаар тэр хүн 3 жил эрхээ асуулж исэн оронд байдгаа барайлгүй шүү дээ. Өнөөдөр тэтгэлэг төлөхгүй байгаа хүмүүсийг яасан гэж асуусах тэр ажилгүй гэдэг юм. Тэрэн шиг бодлоо юм байхгүй заяа. Тэр хүн өөр хүний нэр дээр хөрөнгө урагчаад өөр хүний дансаар банкаараа гүйлгээ хийгээд ингээд амьдраад байгаа байхгүй юу? Тий. Тэгвэл өнөөдөр хаасайг бол ажиллах хүч байхгүй байна, ажилч аав ил гэж чинь ягаад тэр хүн тэр ажлыг хийхгүй байгаа юм. Тий. Тэгэхээр угаасаа тэр хүнд төлөхгүй гэсэн санаа байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн тий төлөхгүй гэсэн тийм муухай санаа гаргаж байгаа төр ягаад тэрэнд төмөр нүрэ харуулж болдгүй хүүхдийнхээ төлөө. Тийм учраас энэ дагалдаж орж ирсэн эрүүгийн хуулийн дээр бол хүүхдийн тэтгэлэг төлөхөө санаатаа зайлсхийж байгаа бол тэдэн жилийн хорих ял бүр ингэж одоо энэ асуудал бол хөдлөн. Одоо та бүхэн бол мэдж байгаа шүү дээ нөгөө инхүү 2 сайд гарч ирэнгүүтээ энэ ер нь тээвэр эрсэлж жолоотхыг гэмт хэрэг тооцоо бүгдийн шоронд хийдэг болъё гэсэн цагдаагийн мэдээлэл яасан гэсэн чинь 50% буурцсан гэж байгаа байхгүй чинь батлагдаж гараагүй байхад нийгэмд очиж байгаа нөлөө чинь тэгж үрж штэ. Тийм биз? Тийм учраас өнөөдөр энэ төр өөрөө энийг гамшиг болчлаа гэж харахгүй байгаа учраас нэг илж таалаад асуудлыг шийдчин гэж хараад байна шүү дээ. Тэгэхээр би энэ дээр л байр суурь зөрчилтэй байхгүй. Тийм учраас энэ нэвтрүүлэг магадгүй одоо нөгөө тэр эргэтэн дархтнуудад ирээ сонсож байгаа юм бол ялангуяа манай амар санаа судлаач бас ажлын хэсэгт байгаагүй энийг бас нэлээд акцент өгч яриач та бүхэн тийм биз? Тий. Одоо ингэж хатуугаар зохицуулах тийм. Эсвэл одоогийн зохицуулалтаар явах хоёрын хооронд ямар ялгаа гарна гэж та харж байна. Одоо жишээлбэл та за
хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байх шалтгаан янз байдаг тий. За хүүхэд бол хариуцлага гэдгийг хүмүүс ухамсарлж ийж дараа нь хүүхэдтэй болмоор байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдийн тэтгэлэг төлөхгүй одоо энэ гэрэлтэй цуцлах тий тусдаа амьдрсны нэг соёл төлөвшөөгүй буюу тий хүүхэд ингээд тусдаа амьдрсан бэжэж хүүхдтэйгээ нэгтэл нь уулзахгүй шүү дээ нэгтлээга. Тэгээд хүүхдээ тэгэж өшөө авах хэрэгсэл болгоод байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө тал нь гидийгээд тэгвэл би хүүхдийнхээ тэтгэлгийг төлөхгүй. Бас ийм нөхцөл байдал байна. Нэгэн тал тусдаа амьдрсан болвол те нөгөө тал нь дахин гэр бүл үүсгээд өөр хүнтэй амьдрахад нь хүлээн зөвшөөрөх тийм сэтгэл зүй бас хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхгүй тэр өөр хүнтэй суудсан байлээ. Тэрийн чадах зорилгоор одоо интернет, фейсбુક орчинд хилдэв хил амаар доромжилдог ч юм уу те. Үнэхээр тусдаа амьдрий гэд шийдээ шүүхээр ороод гэрэлтэй цуслуулсан болвол хоёр тал хоёлаа би бинийгээ цаашдаа тэр чинь хүн лэм чинь цаашдаа тусдаа амьдралаа үүсгээд явах хэрэг байгаа шүү дээ. Тэрийг хүлээн зөвшөөрөх сэтгэл зүй байх хэрэгтэй. За мөн хүүхдийг тэгж өшөө авах хэрэгсэл болохгүйгээр би бинтэйгээ уулзах, эрхээр нь хангах хэрэгтэй. Тэгхгүйгээр ингээд нэг нь мартуулах зорилгоор уулзуулдаггүй гинэ. Зарим нь болохоор энэ тэтгэлгээ төлөхгүй байгаа юм чи уулзуулахгүй. Тэгэнгүүт нөгөө тал нь уулзуулахгүй байвал тэтгэлгийн төлөхгүй гэдэг. Ингээд тэтгэлэг төлөхгүй байхад янз янзын шалтгаан нөхцөл байгаа. За үнэхээр энийг эрүүгийн хэрэг болгох уу гэдэгтэр өмгөөлөгчийн зүгээс харахад эрүүгийн хэрэг болгоол үнэхээр одоо энэ хүнд байдалд орно. Одоо нөхцөл байдал ажилгүйдэл одоо энэ ядуурл ийм нөхцөл байдал хүмүүсийг те бүгдөө эрүүгийн хэрэгт татагдаад ах юм бол одоо бид нар Монголд чи ажил олдохгүй улмаас л гадагшаа явж ажиллаж байгаа ш. Тэгэхэд визэнд орохын тулд гэмтэрэгт одоо холбогдсон шалгагдсан цагдаагийн мэдээллийн сангаас одоо шүүлгдэг ш. Тэгэхээр бүгдөө гэмтэрэгтэн болчихвол яах вэ? Тэгэхээр яг тэр хүүхдийн тэтгэлгээ санаатаа төлөхгүй зүгтж байгаа хүнийг одоо ингээ хамгаалаад байгаа. Одоо тэгээ хүмүүс юм ярихлаар тэр хүний эрх яриад байгаа байхгүй юу? Тэр хүн толгоонд нэрээс нэг л юм хийж өгмөр шүү дээ. Та гэр бүлдээ цуцалсан юм бол хүүхдийн тэтгэлийг заавалч төлнө. Төлөхгүй бол танд том хариуцлага байгаа. Болоо шүү дээ. Энэ өөр юу тайлбарлах гэдэг юм тэр хүн. Тэгэл тэр хүн хэрэг дараагийнхаа ажил амьдралыг төлөвлөж ил байгаа юм бол бошоохон тэр хүүхдийн тэтгэл мэтгэлгэн дээр тэгэл зохицуулалтаа хийх ёстой шүү дээ. Яг уучлаарай хандраа. Би зүгээр тийм ээ эрүүгийн гэмтэргийн хариуцлагатай ачвал нөгөө мө өөрхий тэр мөн амтэн чи хэцүү шүү дээ гэдэг юм. Яагаад энэ наадталд байгаа хүүхдүүдийг бодохгүй байгаа юм. Тийм ээ. Би бол одоо эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хүүхдийн тэтгэм төлөлтөд сайн нөлөөлнө гэж хараад байна те та болохоор би бол тэгж шүү дээ. Үн чинь одоо ингэхгүй л ингэнэ гэдгийг тодорхой тоглоомын дүрэн тодорхой байна шүү дээ. Одоо тэгвэл энэ үн чинь сонголт хийх хэрэг нь өөрт нь биш шүү дээ. Тэ. Үүнээс гадна одоо энэ тэтгэлгийн эрсдлийн сан гэдэг нэг юм бэ бүлэг нэмээч гэж хэлэх гээд байгаа. Энд чинь би бол одоо 17 он тэр ардчилсан эмэгтэйчтэй холбооны юм уу хэлцүүлэг гэдгээс гэсэл өнөөдөр хүртэл одоо 6-7 жил одоо яг л энийг л яриад яваад байна л да. Юу гэхээр одоо түрүүн чинь тэр статистикийн юугаар бол 27 тэрбум төгрөг хоримтлагдсан байна. Гэтэл тэр жоохон мөнгө нэг айлд очиход тэр хүнд хичнээн нэмэр болох гэдэг нь 27 тэрбумаараа цуглчаад байхад улс яагаад 4.5 тэрбумын валютын нөөцтэй болсон төсөв эрэг гацсан гэдэг ингээ онгороо суугаад байгаа. Тэгээд тэр хүүхдүүдийг яагаад нэг 2-3 тэрбумаар нэг ийм сан байгуулж өгөөд үнэхээр тэр ёстой аав ээжин тэр хорих ял идэлж байгаа ч гэдэг юм хүнд эвтрийн өвчтэй ч гэдэг юм. Нэг тиймэрхүү зайлшгүй хүмүүсийн өмнөөс нь төр өгөөд нөгөө хүмүүсийг ажил хийхлээр нь буцаагаад аваад сандаа хийчдэг ийм зохицуултыг яагаад хийж болохгүй байгаа юм бэ? Тийм биз. Тэгэхээр би бол өнөөдрийн бас энэ тэтгэлэгтэй холбоотой бас нэг тавих гээд энэ хуулинд оруулах гэдэг нэг асуудал бол хүүхдийн тэтгэлийн эрсдлийн сан гэдэг ийм бүлэг нэмээчээ. Тэн дээрээ тодорхой мөнгө тавьж өгөөд энэ хүүхдүүдэд одоо яагаад энэ гэр бүлийн хуулийн чинь амин сүнс нь хүүхдлгээ томьёолоод байгаа шүү дээ. Өөрөөсөө тэгээл байгаа шүү дээ. Гэр бүлдээ хүүхэд хамгааллын орчин нөхцөлийг ерөн сайжруулъя гэдэг агуулгаар оруулж ирж байгаа гэж. Жишээлбэл энэ гэр бүл гэдэг бол харилцааг зөвхөн Монгол зохицуулаад байгаа юм шүү дээ. Олон улсад чөлөө зохицуулаад байгаа. Одоо бидний яриад байгаа тийм. Үнэхээр төлөхгүй бол барьж хориод байгаа юм уу? Эсвэл өөр байдлаар шийдээд байгаа юм уу? Аль нь үр өгөөжтэй буюу одоо нөгөө нийгэмд ирж байгаа тийм гэр бүлтэй холбоотой энэ олон сөрөг асуудлыг шийдэхэд илүү эерэг гэдэг нь нотлогдсон юм бол. Яг би түрүүнд өрдсөн манай хэм багш яриад байгаа эрүүгийн хариуцлага өмнө нь яг Монголд бас би буруу санаагүй эрүүг үйл тийм зохицуулт байсан санаад байна. Тэтгэлгээ төлөөгүй бас эрүүгийн ажил хийлгэжсэн. Өмнөх тийм зохицуулт байдаг. Зарим улс орнд бол яг эрүүгийн хариуцлага татдаг ийм тохиолдол бий. Жолооны үнэлхийн ч одоо төтгөлзүүлдэг гэх мэтчлээ. Тэгээ бид нар бол бас яг зүгээр би яг энэ дээр хувийнхэл байр суурийг илэрхийлэхээс зүгээр яг тэр
төслөлсрүүлэгч гэдэг юм уу энэ талаас ярихаас илүүтэй эрүүгийн хариуцлага дээр бас их болгоомжтой хандах нь бас зүйл байх зүгээр. Энэ гэмт үйлдэлтэй холбоотой эрүүгийн хариуцлага гэдэг бол тийм тодорхой зайлшгүй шинжтэй байх гэдэг. Тэгээд тэр нь өөрөө гэмт хэрэг болох гэмтрийн бүрэлдэхүүн гэдэг юм уу манай улсын хууль тогтоомж хүрээнд ч тийм ээ. Энэ эрүүгийн бодлогынхаа хүрээнд эрүүгийн талбайтай гэмтрийн төрийн бодлого гэдэг юм уу энэнийхээ хүрээнд бол тэр онол юм бүтэн зургаараа бол хэр зохистой байх вэ гэдэг асуулаас жоохон маргаантай байх зүгээр. Энэ дээр бол нэлээд бас судалгаа шинжилгээ хийж эрүүгийн чиглэлийн хүмүүсийн судалгаа шинжилгээ энэ зүйлүүдийг бас гаргаж ирж бас нэлээд болгоомжтой хандах хэрэгтэй. Хоёрдугаар бид нар бол бас яг нэг тийм онцлог байгаа шүү дээ. Цөөхөн хүн амтай. Дээрэс нь бидний одоо энэ нийгмийн эдийн засгийн үзүүлэлтүүд бол нэлээд доогуур байна. Ажилгүйдлийн төвшин гэдэг ингээд зовлонгууд бол их бий. Тэгээд нэг амьсгаагаар одоо бас шийдэх боломж авахгүй. Харин зүгээр түрүүн тэр мөлөгчийн яриан дээр нэмээд хэлэхэд энэ шүүхийн шийдвэр нэгэнд гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд одоо ямар саад бэрхшээл тэмээ байгаад байна гэдэг дээр нэг зүгээр хувийнхээ хувьд бол нэг юм бодол өгдөө. Бид нар энэ иргэний шүүхээр гарч байгаа шийдвэрийг болохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ингээд гүйцэтгэж байгаа. Тэр бол ингээд шүүхээс бол хараад бус юм тусдаа бүтцтэй байгууллага ингээд ажиллаад байдаг. Олон улсын чигт бол яг шүүхийн дэргэд тэр гүйцэтгэх байгууллага ерөнхийдөө байж байгаа тохиолдол байдаг. Одоо ялангуяа иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг шүүх өөрөө хариуцсан явчихдаг бүтцтэй. Тэгэх юм бол түрүүний манай өмгөөлөгч ярьж байгаа нэг хүүхдтэй нь уулзуулах хэсэгтэй энэ асуудлууд бол нөгөө шүүхээс шийдвэр гаргаад уулзах цаг тийм ээ бүх зүйлээд ингээд шүүх шийдвэр гаргаад захирамж гаргаад ингээд яваад байвал илүү их нөгөө шүүхийн шийдвэр нь хурдтай тийм ээ хэрэгжих боломж нь нэгдэнэ. Тийм тохиолдолд маш их уулзуулдаг. Тэгээд уулзуулахыг үүрэг болгох гэхлээр нөгөө шүүгчээр гомдон гаргана ахаад нөгөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх албар руугаа очино ингээд гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх албар маань хаанаа уулзуулах вэ тэр хүмүүсийг тийм ээ уулзуулах байрнаас ихсүүлээд энжих зовлонтой асуудлууд гарч ирдэг. Одоо ээжтэй мафтаа уулзуулах нөгөө яаж уулзуулах вэ гэх юм бол шүүх өөрийнхөө мэдэлд авах. Тэгээд нэгсэндээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ялангуяа иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэдэг бол шүүхийнх нь харианд өгөх асуудал мөн байхгүй эд хөрөнгө нөгөө хэмжээ төлөхгүй байгаа тохиолдолд нөгөө нуугдмал эд хөрөнгүүдийг олж илрүүлэхтэй холбоотой асуудал шүүхийн шийдвэр үүсэлтэй маш хэрэгтэй. Тэгэх юм бол улсын бүртгэлийн тэр эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг эдгэрэнгийн одоо лавлгаа гэх юм уу тэр хайлт гэх юм уу энэ зүйлийг бас шүүх өөрийнхөө их мэдлийн шууд ингээ үдчих боломжуудыг нь бас нээж өгөх. Яралтай арга хэмжээ авахд хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө ахаал үлдэх хөрөнгөний газар руу хандаж нөгөө хязгаарлалт тогтоон олж илрүүлнэ гэх юм асуудлууд. Тэгэхээр шүүхийн эрх мэдлийг энэ шүүхээс гарч байгаа шийдвэрийг биелүүлэх чиглэл рүү нас эрх мэдлийн жоох ингэж нэмж өгөх асуудал байл илүү хурдтай тийм ээ илүү тэгээд ойлгомжтой нөгөө шүүхийн шийдвэрийг хоёр дөрөвт бол ойлгохгүй ч гэдэг юм уу энэ байдлууд нь бол нэлээд бас тусрангуй болох боломжтой. Тэгэхээр шүүхийн энэ бас өөрчлөлт шинжилтийн асуудал бол энэ зайлшгүй ярих хэрэгтэй гэж байна. Гэр бүл яагаад салаад байна вэ гэдэг олон судалгаа байдаг юм билээ. Тэр дээр байгаа нэг шалтгаан гэр бүлээс гадуур харилцаа. Гэр бүлээс гадуур харилцааг шууд хуульчилжүүл болдгоо мó гэж маш олон хүн асуудаг. Энэ харилцааг шууд хуульчлаад одоо жишээл солонгосын жишийг бид маш их яддаг тийм. Гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн бол магадгүй эрүүгийн хариуцлага тооцсон. Үгүй бол ямар нэг хариуцлага тооцдог болъё гэдэг. Одоо бол ер нь хариуцлага тооцсон тийм тохиолдол байхгүй байгаад байх шиг байгаа. Зөвхөн ганц нэг кейс бас сонирхолтой юм байгаад байсан тийм. Тэгэхээр энэ гэр бүлээс гадуур харилцаа гэр бүлийн шийдсэн одоо хуулийн шийдсэн найруулга дээр зохицуулах ямар зохицуултууд оруулж ирж байна. Тэгээ гэр бүлээс гадуур харилцаа буюу гэр бүлээс зөв харилцааг одоо ёс суртахууны асуудал юм аа. Тийм учраас энэ бол эрх зүйн асуудал биш юм аа гэд нийгэмд их яриад. Гэхдээ ингээд бид нар одоо бид бол дэлхийгээс бас суралцсан л та тийм ээ. Олон улсын жишгийг харахаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж ирсэн тохиолдлууд бол маш олон орнд байж байгаа. Тэгвэл энэ маань бас нийгмийнхаа хөгжлийн энэ үе шатуудыг дамжаад өөрчлөгдөж ирсэн байна. Жишээлх юм бол хамгийн сүүлд хэд бүгд найрамдах Солонгос улс бол 1953 онд эрүүгийн хуультай энэ харилцаанд бол гэмтэрэг гэж үзээд одоо шууд сонгох санкцгаар 20 хал оноодаг байсан байна. Тэгээд сүүлд бол 2015 онд үндсэн хуулийнхаа шүүхээр энэ асуудал нь ороод бол хүний суурь хэрэгэд халтж байгаа гэж үзээд цаашид бол гэмтэрэг тооцоо байсан. За тэгээд Европын бас өндөр хүчтэй орнуудад бол 30 он, 40 он, 50 он, 70 онод хүртэл бол ингээд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тохиолдол байдаг. Тэгээ эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь одоо бол ер нь боломжгүй
гэж харж болно. Нөгөөтэйгүр энэ дээр тэгвэл ямар асуудал ярих вэ гэхлээр энэ харилцаа нь өөрөө ёс зүйн асуудал биш болж таарч байгаа юм. Тэгэхээр эрх зүйн бас тодорхой хэмжээний асуудал байна гэх. Тэгээ энэ үднээс нь бол иргэний эрх зүйн хүрээнд бол бас тодорхой хэмжээгээр ийм нөлөөллийн арга хэмжээг авах боломж бол байдаг. Тэгээ юу гэж үзэх вэ гэхээр бид нэр иргэний хуульдлын одоо эдийн засгийн хорын зохицуулалт манай улсад бол үйлчлээд явж идэг. Тэгэхээр энэ хүрээнд бол гэр бүлээс гадуур харилцаанд орсноос гэр бүл цуслагдах үндслэл болсноор нөгөө гэрлэгчдийн маань өөрсдийнх нь одоо сэтгэл санаанд одоо хохирол учирсан гэж үзэх юм бол эдийн засгийн хор буюу мөнгөн хэлбэрээр шаардах хэрэг одоо боломж бий. Гэхдээ манад нэг зовлон нь хуульд бол энэ эдийн засгийн морийг нөхөн төлөвлөх мөнгөөр нөхөн төлөвлөх харилцааг бол хууль тусгаалan заасан байх ёстой гэдэг юм хуулийн хязгаарлалтаас тавьчаад байгаа. Тэгээ үүнээсээ болоод яг энэ эдийн засгийн морийг шүүхээр мөнгөн хэлбэрээр тооцох юм асуудал бол бас жоохон юм дэлгэрэнгүй болж чаддаггүй. Яг энэ гэрүүлээс гадуур харилцаан дээр бахан хэмжээний сэтгэл санааны охирол тооцсон анхны шүүхийн шийдвэр бол би нэг шүүхийн шийдвэр олж уншиж байсан. Тэгээ анхны шүүгчдэр бол ингэж гаргаж ирсэн. Тэгэд энэ хуулинд бол ямар зохицуулт орсон бэхээр гэр бүл туслагдахад гэр бүлээс буруутай этгээдээс болж гэр бүлийн гишүүнд гимор учирсан гэж бодвол иргэний үйл заасны дагуу гимор хэмжлэх юм боломжийг нь бол боломжтой шүүгчнийг юм зохицуулт оруулж өгчээд байгаа. Гэхдээ бид нар иргэнийхээ хуулийн хүрээнд бол энэ асуудыг илүү бас жоохон дэлгэрүүлэх, илүү боловсронгуй болгох нь бол хэрэгцээ шаардлага байгаа. Гэрүүлээс гадуур харилцаанд орсноороо яагаад эдийн засгийн хор бие сэтгэл санааны охирол учруулад байна гэхээр эн чинь бас энгийн асуудал шүү дээ, тийм ээ. Зүгээр одоо юу гэдэг гэрүүлийн гэрлэлт гэдэг бол гэрээ буюу иргэний эрх зүйн хилцлийн хүрээнд яригддаг. Талууд хүсэл зоригоо илэрхийлэн энэ хилцэлд оролцож байгаа. Тэгэхээр хилцлийн хүрээнд бол талуудад ямар нэгэн эрх үүрэг бий болно. Энэ нь бол гэр бүлийнхээ доктортой байлгах, гэр бүлдээ үнэнч байх, тийм ээ, гэр бүлийнхээ эрх хэргийг хамгаалах. Энэ үйлдэлээ зөрчөөд байгаа. Та өөр хүнтэй хайр сэтгэлтэй болоод одоо энэ харилцаанд орохоор бол энэ хилцлийн асуудлаа дуусгар болгоод тэгээд дараагийн асуулт оролцох боломжтой шүү гэж тайлбарламаар санагдаад байна. Гэхдээ энэ хууль зүйн хувьд нарийн тайлбарлахаас гадна хүн ёсны хувьд тийм ээ гэр бүлийн харилцаа энэ хүн байхын хувьд нийгмийн энэ нэгж байхынхаа хувьд бас тайлбарлагдах зүйлсний шаардлага гараад байна. Энэ хоёрын үнцгтээр тайлбарлаад явах юм бол хамгийн боломжтой эрх зүйн хариуцлага бол энэ эдийн засгийн морыг нэхэмлэх хариуцлага байна. Тэгээ иргэний эрх зүйн харилцааны одоо хариуцлага бол эдгэрэнгийн шинжтэй байдаг. Нэгсэндээ түүний өрөөнд эдгэрэнгийн ямар нэгэн хариуцлага хүлээнэ л гэсэн юм явж байгаа. Тэгэхээр энэ хүрээнд нь бол бас юм дэвшилттэй. Тэгээ хилцүүлгийн явцад бол энийг илүү дэлгэрүүлэх боломж бол хахтаа би хувийнхээ од энийг бол 200% дэмжиж ингээд энэ цаашаа ингээд манай улсад бол бас юм тогтоод явах ёстой. Нанаа нийгэмд бол ийм мессеж өгөх ёстой гэж бол үзэж байгаа тийм. Би энэ дээр бас л нөгөө хатуу байрсаар илэрхийлэх гээд байна. Би тэгээ амар санаа судлаачтай энэ дээр зөрж бодлоо биш судалгаа ярил бас тийм. Судлаач юм чинь. Тэг ийм байгаа. Би намайг бол яг зөв хүмүүс бол багш гэж хараад тах шиг байна тийм ээ. Би бол энэ гэр бүлийн эрх зүйн хичээлийг нэгдүгээр толон жил заасан. Хоёрдугаар яг энэ чиглэлээр банк зөвлөгөө тусламж үзүүлдэг. Одоо миний ажлын нэг байр чинь шүүхэн шийдвэр гүйцэтгэх газар шүү дээ. Би тэнд нөгөө хүүхдийн тэтгэлийн асуудлаар ч очиод тэнд ингээ явж идэг юм байхгүй юу. Тийм учраас зүгээр судлаач гэхлээр энэ нэг онол яриад байна гэж болж үл битээ хараарай гэж хэлэх гээд байгаа. Тэг. Юу гэхлээр нэг ийм л юм бол нөгөө асуудлаа бид нар яаж харж байна гэдгээс л нөгөө бидний нөгөө нэг харах өнцөг өөр байгаад шүү дээ. Би өөрөөр хэлбэл энэ хууль тогтоогч нар бол энэ гэр бүл гэдгийг онцолж хараач ээ. Энэ бол одоо саяны амар санаа судлаачийн хэлдгээр нэг хоёр талын тохиролцоо хилцэл гэж бити хараач. Тэгвэл гэрээ хийхэд хоёулаа тэр болгон хажуудаа хөндлөнгийн гэрч очиж гэрээ хийдэг юм. Тэгвэл гэрлэлт батлахад хөндлөнгийн хоёр гэрч байдаг шүү дээ хоёр талаас нь. Энд чинь ийм өөрмөц харилцаа байна шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ хоёр бол цэвэр хайр сэтгэлийн үндсэн дээр яаж байгаа маа. Энэ хоёрын дунд бол ямар нэгэн өөр асуудалгүй энэ зөвхөн хайр сэтгэл байгаа маа гэдгийг чинь ингэж байна. Тэгвэл хоёр та хоёрын хооронд мөнгө зээл битгэрийн хооронд машин худалдахын хооронд ямар хайр сэтгэл байгаа. Энэ бол цэвэр эдийн засгийн харилцаа явчихж шүү дээ энэ бол. Тийм учраас бол өнөөдөр хууль тогтоогч бол энэ гэр бүл гэдгийг үнэхээр ямар төвшөнд авч үзэж байгаа нь харагдаж байгаа юм. Мал сүрэг төрийн хамгаалтанд байна гэдэг үндсэн хуулинд орцсон. Тэгвэл гэр бүл нь өнөөдөр сайн дураараа болцгоо салуул салцгаан үз гэж байгаа байхгүй юу.
хууль өргөн барьж байгаа судалгаа орж ирж байна лээ. Тэгсэн чинь 400-аад хүний санал орж ирсэн. Нийтдээ бол энэ юун дээр гэж байгаа. Тэр чинь өшөө бүр нэг ажилч тэр нэг вебсайт руу орж байгаа хүн шүү. Тэр чинь яг л саналаа өгөх гэсэн хүмүүс шүү дээ. 90% нь гэр бүлийн гадуур харилцааг дөрвтойхон шийдээч гэсэн санал орж ирлээ гэж хэлсэн шүү дээ. Боддоо тэгж их ажил болж санал өгч байгаа хүмүүсийн 90% нь гэр бүлийн гадуур харилцаа. Өнөөдөр ерөөсөө угаасаа энэ гэр бүл салж байгаа шалтгааны бараг 76% нь гэж тэр бас л хуулинд орж ирсэн шүү дээ танилцуулганд. Энэ асуудлаас ч болоод байна гэж. Тийм учраас өнөөдөр бид нар нийгмээсээ захиалга авчлаа. Өөрөөр хэл энэ гэр бүл салалт чинь энэ гэр бүлийн гадуур харилцаанаас болоод байна гэж. Тэгвэл яагаад өнөөдөр бид нар Монголд тохирсон арга хэмжээ авахгүй байгаа? Яагаад юм ярихлаарэ дэлхий яриад байгаа? Дэлхий чинь хөгжөө явцсан шүү дээ. Бид нар чинь хайр гараг дээр амьдрал хайгаа явж байхад бид нар энд чинь бензиндээ очирлол зогсож байгаа улсууд ч. Тэгээ яагаад тэр хайр улсуудын жишээг өнөөдөр яриад байгаа? Бид нар Монголын асуудлыг шийдэх гэдэг болохоос ямар бид нар Солонгосын гэр бүлийг шийдэх гэдэг юм уу? Тэгвэл Монголд ямар проблем байна? Тэрэнд нь тохирсон хуулийн зохицуулт байх хэрэгтэй шүү дээ. Хамгийн сайн зохицуулт юу байж болох вэ? Би бол энэ дэр ингэх гээд байгаа. Ер нь төр бол анхдах жижиг нэгжим төр баталгаатай байж гэр бүл баталгаатай байж төр оршин тогтно гэж нэгдүгürt энэ концепцээ баталгаатай гаргах хэрэгтэй. Ингэх юм бол энэ гэр бүлийг салгаж байгаа янз янзын санаатай энэ үйлдэлүүд бол гэмт үйлдэл юм. Гэмт хэрэг гэж ингэж харах хэрэгтэй байхгүй хууль тогтоогчвол. Тэгээд энд чинь яг тэр гэмт хэргийнхэн шинжийн тэр бүрэлдэхүүн шинжүүдийг аваад үзэх юм бол бүгд байж байгаа шүү дээ энд чинь. Тэ. Тэгээд манайх сайхан болоод төгжөөд тэр дэлхийн жишгтэй хүртчихдэрэл эрүүгийн хуулиас аваад хайчдсан байгааз. Өнөөдөр ингэж ийж та хүний гэр бүлийг өмүүлж болохгүй гэдгийг хуулиар далайлгаж ижил ойлгуулахгүй наад ухамсар дорой мөнгө өнгө харсан нэг баян залуу тэгээд л насныхаа амьдралыг олчихно гэсэн юм гинэн годгор охтуудыг чи юугаар барих юм. Эний чи хатуу хуулиар л барина шүү дээ. Золиос нь юу ингэ тэр эн чинь гэр бүл байна шүү дээ. Нарийн ярих бол эн чинь цааталт нь Монгол улсын ирэх ашиг яригадаад байна шүү дээ. Би энийг л тайлбарлах гэж ядаад байгаа юм. Тий. Асуудлыг ингэж төвшөнд харж иж хуулийнхаа бодлогыг гаргахгүй бол зүгээр нэг аарсаар ямаар ингэ зохицуулна гэдэг хууль хийгээд яах юм. Нарийн ярих юм бол одоо баахан юмуд ингэ шинжилсэн ингээд энэ бүгдээрээ л байсан шүү дээ. Гэрэлтийн гэрээчин үндсэндээ бараг л байж лээсэн тэр бусад тэр хүүхдийн нэмэлт зардмард бүгд байж исэн. Асралт гэр бүлч шиг нэг гой моё уянгалаад нэр өгсөн. Тэр хүүхдийн гэр бүлдээ авч явах харилцаа чинь хуучин гэр бүлийн хуулинд бол байж лээсэн шүү дээ. Ер нь их онцгой бас айхтар нэмэгдсэн юм байхгүй шүү дээ энэ хуулинд бол тий. Яг жоохон косметик юмнууд бол байсан байгаа бах тий. Тэгэхээр эдгээр болохоор зүгээр нь 20 хэдэн жил болсон дэ заадаа нэг хөдлөхгүй болохгүй дээ гэдэг болохоос биш. Миний харж байгаагаар бол өмнөх хуулиасаа тийм их одоо яг нийгмийн захиалгыг биелүүлж байгаа тийм хэмжээнд гарч ирээг гэж хараад байгаа байхгүй. Тийм учраас энэ гэр бүлийг санаатаагаар өмүүлж байгаа энэ үйлдэлийг нь бол гэмт хэрэг гэж хуульчилчаад дараа нь нийгмийнхаа тодорхой төвшөнд авчил аваад ичт юм аа. Тийм. Эрүүгийн хариуцлага бүтээгдэхтэй бас нэг нэмэд тайлбарлалчвал яг уу эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан тохиолдлууд бол байгаад байгаа тийм ээ улс орн. Гэхдээ энэ хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсанаас хойш энэ хүний эрхийн асуудал бол нэлээд өндөр түвшиндээ хүрч чадаа. Тэгэд олон улсын байгууллагууд тэр энэ талаар нэлээд их одоо улс орнуудад үнэтэй холбоотойгоор одоо нийгмийн олон харилцааг зохицуулж байгаа энэ хуулиудаа бас ингээд тусах ёстой гэдэг ийм байдаг. Тэгээд яагаад ер нь эрүүгийн хариуцлагаас хүлээлгэж болохгүй вэ гэхээр энэ гэр бүл гэдэг маань за миний хувийн л бодол шүү тийм. Гэр бүл гэдэг маань бол энэ уламжлалт тогтолцоогоор бол энэ гэр бүлсэг буюу ингээд эхнэр нөхөр аав ээж хүүхэд гэх тийм ээ илүү их юм нийтийн хэлбэртэй байсан тийм. Одоо уламжлал илүү их бид нар ч аав ээжтэйгээ цуг амьдардаг, олоолаа амьдардаг, гэр бүлээ бүлсэг гэж ярьдаг тийм ээ. А гэтэл сүүлийн үед ингээ хараад ахлаар энэ харилцаа бол ерөнхийдөө нөгөө хүүхний ирэх гэдэг тал руугаа нэлээ ингээд бас өөрчлөгдөд байгаа хэлбэр маань. Одоо бие даасан буюу гэр бүлийн гишүүн болгоны бие даасан орчин, бие даасан эрхийн асуудал гэдэг зүйл руугаа ингээд шууд нүдэн дээр бас харагдахгүй ч гэсэн энэ хэлбэрлөө ингээд яваад байгаа. Дэлхийн нийт ч гэсэн хүн төрөлхтний энэ хөгжлийн одоо техник, технологийн хөгжил байна. Одоо бүх хөгжлөд байгаад энэ хэлбэрүүд бас ингээд өөрчлөгдөд байгаа. Тэгээд дээрэс нь хүний эрхийн асуудал үнийгээ дагаад бас нэлийн юм эмзэг болоод эхэлсэн. Тийм эмзэг болоод гэсэн нэг ийм суур бол бас шалтгаанууд бол бас үзэгдэхгүй тийм юм юмуд байдаг. Хоёрдугаар эрүүгийн хариуцлага гэдэг бол ерөнхийдөө тэр гэмт үйлдэл бол зайлшгүй буюу маш тодорхой байх ёстой гэдэг ийм дүгнэлтүүдийг хийсэн юм билээ. Судалгаагаар ингээ харахлаа. А нөгөө талдаа манай энэ судлаачийн маань хэлж байгаагаар бас эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зөв гэсэн бас үзэл баримтлал бол бий. Ягаад тэгэхээр гэр бүл бол нөгөө Гегелийн алдартай онол байдаг тийм ээ. Философи Германы том философч юм бол
гэр бүл, нийгэм, улс. Тэгэхээр гэр бүлийн тухай хуульд бол гэр бүлийг бол нийгмийн бүрдүүлэгч үндсэн нэг юм уу юм аа гэж тодорхойлох нь бол тодорхойлсон. Тэгэхээр энэ нэгжийг маань сүйтгэж байгаа үйлдэл нь гэр бүлээс гадуур харилцаа учраас үүнд эрүүгийн ярилцлага хүлээх ёстой гэсэн бас үзлүүд байдаг. Гэхдээ давмгаалж байгаа нөгөө саяны миний яриад байгаа нийгмийн хүний эрхийн болон энэ бүх үзүүлэлтүүдээс хараад ирэхлээр хууны эрхийг бол энэ гэмт тэрэг одоо хамааруулж болох үйлдэл маань энэ үйлдэлд бол арай давхрахгүй байна. Эрүүгийн гэмт тэрэг гэдэг бол үүнээс дахиад нөгөө сөрөг асуудлууд гарч ирдэг. Ягаад тэгэхээр гэр бүлгүй хүн гэр бүлтэй үнэтэй энэ дээр нэг жоо тайлбар хийж би түрүү дутаа хийсэн байна. Энэ дээр хоёр харилцаа яваад байгаа маа. Тэр гэр бүлийн гадуурх гэдгийг хоёр хуваах хэрэгтэй. Нэг нь бол RM2 байж илаа. Гэтэл нөхөр нь яалтчгүй одоо их нартайгаа ингээд байх боломжгүй болчихсон байж итл нэг хүүхэн таалагдаад тэр лугаас зүрхэс сэтгэлээрээ татагцаар яваад энэ хоёр ингээд айжмдаа ишээ шилжиж байгааг энийг бол эрүүгийн хариуцлагад хүлээлгэж болохгүй. Энэ бол цэвэр ёс суртахуун сэтгэл санааны асуудал байхгүй юу? Миний зорилго юу гэж нэхтэр бит хоёр одоо хэвийн сайхан амьдарч итэл энэ залуу юм уу энэ хүүхэн орж ирээд бит хоёрыг зохион байгуулалтаар салгаж байгаа юм. Эцсийн үр дүндээ хоёулаа гэр бүлээс гадуур харилцсан шүү дээ. Ялгаж салгаж явах нь сүнхээр төвхтэй. За өнгөл их байр суурийг сонсоод нэвтрүүлгээ. Тэр үйлдэлийг гэмт хэрэг тооцъё гэж байгаа юм л да. Тэгэхээр хүмүүс бол мушгиж магадгүй. Ерөөсөө тэгэл нэг гадуурны ганц буудал тоноол ихтэй шоронд орох юм байна гэж мушгин л да. Тэгэхээр энэ дотор нь юм хоёр юм байгаа шүү гэж би бас тайлбарлахыг хүсэж байна тий. За одоо гэмтэрэг гэж үзэх тал дээр яриад байна тий. Гэмтэрэг гэж үзэхээр одоо яг саяны хэлснээр хэцүү байхаа одоо тэрийг яаж тогтоох вэ гэдэг одоо эрүүгийн иргэний шийдвэрлэх ажиллагаанд яаж нотлохын гэдэг асуудал яригддаг шиг. Тэгэхээр тэр хүнд асуудал хамгийн гол нь одоо энэ сэтгэл санааны охирол нэхэмжилж болох юм гэж би бол өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Сэтгэл санааны охирол одоо гэмтэргийн улмаас үүссэн сэтгэл санааны охирлыг одоо бол нөхөж тооцож байгаа жишээ тогтож эхэлж байна. Тэгэхээр тэн дээр нөгөө нэг сэтгэл санааны зэрэгэл тогтоосон зэрэглэлийн дагуу одоо хөдөлмөрийн доод хэмжээгээр тооцож байна. Яг үүн шиг наривчлсан те сэтгэл санааны охирлын зэрэгэл тогтоогоо зэрэглэлийн хэмжээгээр нь тооцож одоо гэмбуруутай этгээдээс иргэний журмаар нь хэмжлэх эрхийн ингээ наривчил зохицуулж өгөх юм бол хөрөнгөний хариуцлага дээр бас хариуцлага хүлээлгэж болох зохицуулт юм а гэж харж байна. Нэвтрүүлгийн маань цагийн түрээд дуусчихна. Ингээд цаг зав гаргаж манай студид хүрэлцэн ирж ярилцсан зочдтой баярлалаа. За гэр бүлийн тухай шинжсэн найруулгын төсөл бол хилцэх хэсэг нь орцсон байгаа. За дэмжигдсэн гэж ойлгосон. Анхны хилцүүлгийг хүлээж байгаа. За ирэх хаврын чуулганаар орно гэсэн юм хүлээлт бол байгаад байгаа. Тэгэхээр ямар ч байсан гэр бүлийн тухай хуулинд шинжсэн найруулгын төсөл ороод батлагдах нь бол тодорхой хаа гэж найдаж байгаа цаг хугацааны зөв ямар байдлаар шинжилт өөрчлөлт орохоор бичигдэж байгаа юм. За энэ зөв буруу гэдэг энэ талуудын байр суурь манай студид ирсэн зочид үзэгч та бүхэнтэй өөр өөрийн өнцгөөс хуваалцлаа. Ингээд хэсэг орон дараа үзэгч та бүхэнд мэдээллийн хөтөлбөр хүргэх болно. Нэг сэдвэр нэвтрүүлгийн өнөөдрийн дугаартаа хамт байсан баярлалаа.